Хэдүүлээ 2-ын 4 гэж байвал тодорхойлолт ашиглан энд 1 гэж бичээд түүнийгээ 2-оор 4 удаа өрцөндөө тэнцүү гэж задлдаг болохыг мэддэг. Ингэж задлвал 1-ийг өрчих нь 2, өрчих нь 2, өрчих нь 2, өрчих нь 2 болох ба тэнцүү 2-ыг өрчих нь 2, 4, 8, 16. Ингээд 16 болж байна. Одоо харин би илүү сонирхолтой асуулт асуумаар байна. Хэрэв 2-ын хасах 4 зэрэг байвал яах вэ? Хичээлийг төр зогсоогоод өөрөө тунгаагаад үзээрэй. Зарим нэг нь хасах 16 гарна гэж хэлж байж магадгүй. Гэхдээ зэрэг дэвшүүлэх үйлсийн тухай эргэн санацгаая. Энэ зэргийн илтгэгч бол уг тог өөрөөр нь хэдэн удаа үржүүлэхийг хэлж өгдөг. Энд тэгээд сөрөг 4 удаа үржүүлнэ гэсэн үг. Ер нь сөрөг гэдэг нь ямар утгатай юм бол? Сөрөг гэдэг нь үнэндээ эсрэг, урвуу гэсэн утгыг агуулдаг. Тэгэхээр энд бид хэдэн удаа үржүүлэх болж байна? Үүнийг сөрөг зэрэг дэвшүүлнэ гэдэг нь магадгүй энд 1 гэж эхлээд 2-т хэдэн удаа хуваах вэ гэсэн үг байж болох юм. За тэгвэл энэ тухай жоохон эргцүүлээд бодцгоё. Ингээд 1-ийг үржих нь хичгээд 2-т 4 удаа хуваана гэж үзэж болно. 2-т хуваана гэдэг нь 2-ны 1-ээр үржүүлэхтэй адилхан. Тэгвэл энд 1-ийг үржих нь 2-ны 1, үржүүлэх нь 2-ны 1, үржүүлэх нь 2-ны 1. Анхаараарай, 2-ны 1-ээр 4 удаа үржүүлнэ гэдэг нь 2-т 4 удаа хуваахтай яг адилхан шүү. Энэ тохиолдолд 1-ийг үржүүлэх нь 2-ны 1 гэхээр 2-ны 1 гарна. Ахаад 2-ны 1-ээр үржүүлэхээр 4-ны 1, үржүүлэх нь 2-ны 1 гэхээр 8-ны 1, ахаад 2-ны 1-ээр үржүүлэхээр 16-ны 1. За одоо хамаарлыг харж байна уу? Энд 1 гэж эхлээд 2-т 4 удаа хувааж байгаа. Мөн та нар юу гэж ойлгож болох вэ гэхээр 2-2-ыг би адилхан өнгөөр тэмдэглэдэг. 2-ын хасах 4 зэрэгт дэвшүүлнэ гэдэг нь 2-ны 1-ийг 4 зэрэгт дэвшүүлэхтэй адилхан гэж хэлж болох юм. Сөрөг илтгэгч яг ямар үүрэгтэй байгааг хараасаа гэсэндээ би сайхан өнгөөр ялгаад бичээдгий. Энэ сөрөг тэмдэг нь за илүү тод өнгө сонгоё. Ягаан ч юм уу тодхон. Үүнийг 2-ын 4 зэргийг урвуугаар авах буюу 2-ын 4 зэрэгний 1. Эсвэл 2-ны 1-ийн 4 зэрэг гэж бичиж болох нь. Эхний тохиолдолд авал энэ нь 1-ийг хуваах нь 2-ыг үржих нь 2, үржих нь 2, үржих нь 2 болно. Хуваарьт байгаа 2-ын 4 зэрэг нь зэргийн тодорхойлолт ёсоор 2-ыг өөрөөр нь 4 удаа үржсэнтэй тэнцүү. Эсвэл өөр нэг тодорхойлолт ёсоор 1 гэж бичээд түүнийг 2-оор 4 удаа үржүүлнэ. Аль ч арга нь байсан хариу нь 1-ийг хуваах нь 16 гарна. 16-ны 1 гарна. Энд хийсэн бүгдийг илүү тодорхой болохын тулд дахиад нэг хэдэн жишээ авъя. 3-ын хасах 3 зэрэг хэд байхыг олъё. За санаарай. Миний хувьд бол зэргийн илтгэгчийн сөрөг байхыг харах бүрт автоматар тархинд маань урвуугаар нь авах гэсэн бодол ороод ирдэг. Би ерөөсөө хасах тэмдгийг тодруулах юм. Энэ тэгэхээр 1-ийг хуваах нь 3-ын 3 зэрэг. 1-ийг хуваах нь 3-ын 3 зэрэг буюу энэ нь 1-ийг үржих нь 3, үржих нь 3, үржих нь 3 гэж авсан ч үржүүр нь 27 болох нь. Өөрөөр хэлбэл энэ нь тэнцүү 27-ны 1 болж байна. За дахиад өөр жишээ авъя. 2 3 жишээ бодлого. Одоо харин сөрөг тоог сөрөг зэрэг төвшүүлж үзье. Төөрөгдөж магадгүй болохоор ингээд хасах 4-ийн гэхээр за хэтэрхий том тоолох гэдэг. Ерөөсөө хасах 2 гэдээ авчээ. Хасах 2-ыг хасах 3 зэрэг төвшүүлье. Хасах 2-ыг хасах 3 зэрэг төвшүүлнэ. Илтгэгчийн тэмдгийг ягаанаар өчлөө шүү. Хас хасгын нэмэх гээд сөрөг тэмдгүүдийг устгах гэж байна. Хэрэв тэгж бодож байвал энэ нь та нарын тархинд буй сөрөг тоогоор үржих хөлний тухай мэдлэг юм. Үүнийг хэрэглэхгүй энд. Зэргийн илтгэгч сөрөг байна гэдэг нь эерэг илтгэгчтэй зэргийг урвуугаар нь авах тухай ярьж байгаа гэдгийг огт мартаж болохгүй. 1-ийг хуваах нь хасах 2-ын 3 зэрэгтэй тэнцүү байх нь. Энд нэмэх 3 зэрэг байгаа шүү. Тэгээд үүнийг цааш нь 1-ийг хуваах нь хасах 2-ыг үржих нь хасах 2, үржих нь хасах 2 гэж бичиж болно. Энд хасах 2-ын 3 нь эсвэл 1-ийг үржих нь хасах 2, үржих нь хасах 2, үржих нь хасах 2 гэж задарна. Эндээс 1-ийг хуваах нь сөрөг 8 буюу хасах 8-ны 1 гарах нь. Доошоо жоохон гүйлгчихье. Хасах 8-ны 1 гарах юм байна. За дахиад ганц жишээ авъя. За ямар жишээ авах вэ?
8-ны 5-ын хасах 2 зэрэгт төвшүүлье. 8-ны 5-ыг хасах 2 зэрэгт төвшүүлье. Хасах 2 зэрэг. Дахин сануулгад энд байгаа энэ хасах тэмдэг бол уг тооны эдэг илтгэгчтэй зэргийн урвууг авахыг хэлж өгч байгаа шүү. Энэ сөрөг байна, тийм үү? Тэгэхээр 1-ийг хуваах нь 8-ны 5-ны 2 гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл 1-ийг хуваах нь 8-ны 5-ны квадраттай тэнцүү. Энэ нь